Цоохор найз 3 дугаар анги. Ихчээ дээр авсан вирусын тухай номыг амралтаараа авч явах гэсэн. Миний муу борвэнд сайн идээ даа. Цаахраа. Аава. Та манай улсад 1000 хүрэхгүй ирүүс байдаг гэж мэдхүү. Тэр ирүүс чи уулын хаманд балдан байна 5 хоног барьсныг чи мэдхүү? Одоо байтлан бүр хотонд орж ирээд хонь барих нүд. Чамайг та. Цаахраа! Би чамайг энд байгааг мэдчихэе шүү. Уугна. Чи их том болжээ. Чи харин жаахан л том болж. Би чамтай дахиж хизээж уулзахгүй л гэж бодсон. Би чамайг эндээс бүр явж гэж бодсон. Ихтэй чи цухтаах хэрэгтэй. Аав анчи цуглуулаа чамайг барих гэж байгаа. Надад эндээс өөр очих газар байхгүй болсон. Ээж бид хоёр шинэ эзэмшил нутгаа олох гэж яваад л байсан. Гэтэл бидний замд маш их дуу чимээтэй том машинуудтай газар бий болсон байсан. Зөвхөн тэр нутгаар л дамжиж шинэ нутагт очих боломжтой байсан боловч ээж маань Намайг уучлаарай цаахраа. Цухтаарай. Хурдан цухтаарай. Ирүүсийн жин дээр хавх тавьсан байгаа шүү. Бити орцгоор.
Би таныг ирүүс хороол хизээж уучлахгүй шүү. Холтгон чи бүр аавда заах нь. Намайг бүр эйгүү байдалд оруулчих юм. Холтгон. Би харин танаас ичж гин. Та өөрөө ирвсэн эзэмшил дээр чи нутаглаа үсттэй. Тэрнээс ч юм болж аргал янгар дайжиж цоогорд идэх хол олдохгүй болсон. Тийм болохоор хонь мал руу дайрахаас өөр аргагүй болсныг та яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Би тэр малаар чин чамаар тэжээд юм. Одоо болно уугна. Энэ бол зүгээр л амтэн. Харин би чиний итгэгч нь байна. Би мянган малтай биш. Харин мянга хүрхгүй үлцэн амтныг харилдаг аавтай баймаар байна. Энэ ертөнц зөвхөн хүн төрлөختөнд зориулагдаагүй юм шүү аава. Би чамайг үргэлж хамгаалнаа цохроо.